Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. За Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль заасны дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө зогсооно гэсэн хуулийн заалт байгаа. За энэ заалтын хүрээнд бол 4 сарын 29-нд Монгол Улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөн зогссон байгаа. За манай аймгийн хувьд бол 16-аас дээш насны 213 иргэн шилжиж ирсэн байна. Өөр аймаг хотоос. За 16-аас доош насны бол 129 хүүхэд шилжиж ирсэн байна. За энэ дээр дүн шинжилгээ хийж үзвэл өнгөрсөн оны мөн үед бол тус аймагт өөр аймаг хотоос 102 иргэн шилжиж ирсэн байна. Тэгээ сонгуулийн жилтэй холбогдуулаад шилжилт хөдөлгөөнөө хуулийн хугацаанд хийх, тодорхой хугацаанд сонгуулийн өдөр хүртэл шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хязгаарлах энэ заавар зөвлөмж мэдээллийг иргэдэд нэлээд хүргэсэн. За энэ зохицуултуудтай холбогдуулаад энэ сонгуулийн жилд бол өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг 111 хүнээр өссөн шилжилт хөдөлгөөн тус аймагт хийгдсэн байна. За мөн энэ жилийн нэг онцлог нь бол e-Mongolia захим системээр иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийх боломжтой байсан. За манай аймгийн хэмжээнд бол 4 иргэн e-Mongolia-гаар хүсэлтээ ирүүлээд амжилттай бүртгүүлсэн байна. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.